Өнөөдрийн хичээлээр ханаагүй нүүрс ус дөрвч болох этилений гомлог игнэ буюу алкены талаар ярилцъя. За эдгээр нүүрс ус дөрвчдийг нэрлэх хуурсан болон салбарлалтын изомерууд хэрхэн үүсдэг вэ? Орон зай изомерийн шинж чанар, за мөн этилений гомлогийн гишүүдийн физик шинж чанар, химийн шинж чанар, за дээрэс нь Марковниковын дүрм, за этилений нүүрс ус дөрвчдийн байгаль дээр орших байдал, гаргаа авах арга, хэрэглээ зэрэгтэй танилцсанаа. Мегмарсэр мөшнэнэ. Молекулынхаа найрлаганд CC гэсэн ийм хоёрсон холбоотой нэг ширхэг хоёрсон холбоо агуулсан нүүрс ус дөрвчдийг алкены нүүрс ус дөрвчд гэж нэрлэдэг байгаа. За эдгээр нь ерөнхийдөө CnH2n гэсэн томьёотой. За мөн алкены нүүрс ус дөрвчдийг этилений нүүрс ус дөрвчд олефинууд гэж бас нэрлэж болдгоо. За жишээлбэл энэ дээр нэг нүүрс дөрвчийн атом маань 4 валенттай буюу 4 химийн холбоо үүсгэх боломжтой тий. За тэгэхээр энэ CN-тэй холбогдсон үед нэг C дээр 2H очиж суухал боломжтой байна шүү дээ. Ингээд 4 валентны энэ C-ийн хувьд ханжина гэсэн үг байна. За энэ нь этилен тий. За дараа нь пропилен 3C холбогдсон боловч 2C-ийн дунд хоёрсон холбоо нэг удаа орсон байна. За энэ нь тэгэхээр алкены нүүрс ус дөрвч болох нэ. За эхний C нь 2H та хоёрдугаар C нь 1H та, гуравдугаар C нь 3H та болсон байна. За энэний өмнөх хичээл дээр этилений талаар маш дэлгэрэнгүй бүтэц байгуулалт химийн шинж чанарыг оруулсан байгаа. За тэр хичээлийг үзээгүй энэ хичээлээс өмнө урдчлаад үзээрэй. За ер нь штэ алкены нүүрс ус дөрвчд штэ хоёрсон холбооны байршил, тэгээ орон зайн изомер, мөн функционал бүлгийн салбарлалтаас хамаарат янз бүрийн изомеруудыг үүсгэдэг. За тэдгээрийг нэрлэхийн тулд ер нь дараах дарааллын дагуу нэрлэдэг. За нэгдүгüүрт нь хоёрсон холбоо агуулсан хамгийн урт хэлхийг нь гол хэлхээ болгож сонгож авна. За дараа нь CC буюу хоёрсон холбоо хамгийн ойрхон байгаа төгсгөлөөс нь тухайн нүүрс дөрвчийн атомуудыг дугаарлаж өгдөг. За үүнийхээ дараагаар нүүрс дөрвчийн гол гинжин хэлхийг нэрлэхээс өмнө хажуугийн бүлгийн байрлал нэрийг нь нэрлэж өгнө. За тэгээд хамгийн сүүлд нь нөгөө хамгийн урт буюу гол хэлхийг нэрлснийхээ дараагаар нүүрс дөрвчийн атомын нөгөө хоёрсон холбоотой нүүрс дөрвчийн атомын дугаарыг зааж өгнө. Энэд нь ер нь хоёрсон холбоо болон салбарлалтаас хамаарат хэрхэн изомер үүсгдгийг энэ дээр харъя. За тэгингээ нүүрс ус дөрвчтэй нэрлээд явъя. За бүтэн 4C-тэй тий. Бутан гэдэг маань ер нь 4C-тэй гэдэг тийм үү. Тэгтэл энд хоёрсон холбооныг ороод ирж байгаа учраас бүтэн гэд энэ төгсгөлөөр нэрлэж байна. За энийг бас нөгөө бүтилен гэж бас нэрлэж болно тийм үү. За гэхдээ энэ хоёрсон холбоо нь нэгдүгээр нүүрс дөрвчийн атомоос эхэлсэн учраас бүтэн 1 гэж байна. За энд бол C4 H8 гэсэн томьёотой байгаа тийм үү. За тэгтэл штэ энэ хоёрсон холбоо нэгдүгээр нүүрс дөрвчийн атом дээр биш хоёрдугаар нүүрс дөрвч 2 3 дугаар нүүрс дөрвчийн атом руу ингэж орж өгч болох нь байна тийм хоорондоо үүсэж болох нь. За тэгэхээр штэ энэ маань нүүрс дөрвчийн атомуудыг ингээд 1-ээс 4 хүртэл дугаарсан байна. Энэ нь бүтэн 2 болчихно. За бүтэн 1 бүтэн 2 маань хоёулаа бүтцийн хувьд бол яг адилхан. Нүүрс дөрвч нь 4, ус дөрвч нь 8 ширхэг байгаа тийм үү аль алинд нь. За хэдий тийм боловч энэ хоёрсон холбооны изомер үүсч орж ирж байна. Өөрөөр хэлбэл найрлага нь адил, бүтц нь өөр нэгдлүүдийг изомерууд гэж хэлдэг байгаа тийм ээ. За тэгвэл штэ 4 ширхэг нүүрс дөрвч орсон мөртлөө бас хоёрсон холбоо оролцсон энэхүү нэгдлийг бас зурж болно. За үүнийг нэрлэхдээ эхлээд гол гинжин хэлхээгээ сонгож авна гэсэн тийм үү. Тэгэхээр 1 2 3 гэд гол гинжин хэлхээгээ хоёрсон холбоо оролцсон гол гинжин хэлхээгээ сонгож авсан байна. За тэгээд хоёрсон холбоо хамгийн ойр захаас нь эхлээд нүүрс дөрвчийн атомудаа ингээд 1-ээс 3 хүртэл дугаарлсан байна тий. За тэгээд нэрлэхдээ салбарсан нүүрс ус дөрвчийг нэрлэн. За CH3 маань метил бүлэг. Гэхдээ 2 дугаар нүүрс дөрвчийн атомоос салаасан байна. Тэгэхээр 2 метил болно тий. За ингэснийхээ дараагаар гол хэлхээ маань пропилен буюу пропен байна. Ингээд нэгдүгээр нүүрс дөрвчийн атомаас нь хоёрсон холбоо эхэлж байгаа учраас 2 метил пропен 1 гэж нэрлэнэ. За энэ нь мөн ялгаагүй C4H8 буюу бүтэний изомер болж таарах нь байна тийм ээ. Яг тэгэхээр нэг ширхэг
2-соо холбоотой 4C-тэй 8H-та болж таарж байна тий. За энд дахиад нэг өөр нэгдлийг авч үзье. За энэ дээр 1 2 3 4 5 нүүрсдүрэгчийн атомтай байна тий. За гол нүүрсдүрэгчийн илхээ маань энд явж байна. За ингээд 2-соо холбооны ойр захаас 1 2 3 4 гэж дугаарсан байна тий. За хажуугийн илхээг эхэлж нэрлэн мөн ялгаагүй метил бүлэг 2 дугаар нүүрсдүрэгчийн атомоос салбарсан учраас 2 метил. За гол илхээ маань 4C-тэй учраас бутан болно. Гэтэл 2-соо холбоо байгаа учраас бутиен. За 2 метил бутиен. За тэгээд энэ нь 2-соо холбоо 1-р нүүрсдүрэгчийн атомоос эхэлсэн учраас бутиен 1 гэх мэтчлэнгээр 2-соо холбоо болон салбарлалтаас нь хамааруулаад нэрлэх боломжтой. За энэ нь үндсэндээ пентианы изомер болж таарах нэ, тийм ээ. За энэ мэтчлэнгээр 2-соо холбоотой нэгдлүүд нь 2-соо холбооны байршил эсвэл салбарлалтын изомеруудыг үүсгэдэг онцлогтой байна. За 2-соо холбоотой нэгдлүүд нь бас орон зайн изомерыг үүсгэдэг. Өөрөөр хэлбэл орон зайд өөр бүтэц байгууламжтай гэсэн үг байна шүү дээ. За жишээлбэл энд нормал бутиен буюу C4H8-ыг дүрслэн үзүүлсэн байна тий. За энэ дээр болохоор эхний 2C-ийн хооронд 2-соо холбоо байна. За тэгтэл энэ 2-соо холбооны хавтгаа дээр энэхүү дараагийн бүлэг атом нь бол бүрэн эргэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл 2-соо холбоо бүхий нүүрс ус төрөгчийн атом нь орон зайд чөлөөтэй эргэх боломжгүй байдаг. За ийм учраас орон зайн изомерыг үүсгэдэг онцлогтой байна. За ердийн бутиеныг бол нормал бутиен буюу энэ бутиен 1 гэд ингээд тэмдэглэждэг ахна тий. За энэний хайлах температур нь хасах 190 градус эсэн, буслах температур нь хасах 6.5 Цельсиус юм тий. За тэгтэл штэ CC-гийн хооронд энд цис бутиеныг бол үзүүлсэн байна. 4C-тэй тий. 2-соо холбоо байна. За 2-соо холбоог дайрсан хавтгай нэг талд нь метил халагч бүлгүүд нь адилхан байрласан байна. За ийм байрлалыг цис гэж байрлалтай гэж хэлдэг байгаа. За энэ 4C-тэй учраас цис бутиен болох нь байна тий. За 2 дугаар нүүрсдүрэгчийн атом дээр 2-соо холбоо байрлаж эхэлсэн байна. За ингээд хэдийгээр энэ нормал бутиен цис бутиений найрлага нь бол яг адилхан 4C-тэй 8H-та байгаа тийм ээ. Гэтэл хайлах буслах температур нь эрс ялгаатай байна. За хайлах температур нь жишээлбэл цис бутиен дээр хасах 138.9 Цельс, буслах температур нь нэмэх 3.7 Цельс гэдэг энэ бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор өөрчлөгдөж байна. За дараа нь мөн 2-соо холбоон хавтгайг дайрсан шулууны тий дайрсан шулууны хоёр талд халагч бүлгүүд буюу метил бүлгүүд нь байрлсан байна. За энийг трансбутиен гэж хэлдэг байна тий. За трансбутиений хайлах температур нь хасах 105.5 Цельс, буслах температур нь тэг 196 Цельс гэдэг ингээд нормал бутиен, цис бутиен, трансбутиений найрлага нь бол яг адилхан. Харин орон зайн бүтц нь өөр байна тий. За энэ дээр нормал бутиений орон зайн молекулыг дүрслэн үзүүлсэн. Энэ дээр цис бутиений орон зайн байгууламжийг дүрсэлсэн байна тий. За энд CH3 бүлгүүд нь яг энэ 2-соо холбооны хавтгайгийнхаа нэг талд байна. За харин энд трансбутиенээр 2-соо холбооны хавтгайгийнхаа хоёр талд метил бүлэг буюу CH3 бүлгүүд нь байрлсан байна. За ханаагүй нүүрс ус төрөгч болох алкенуудыг ерөнхийд нь бас этиений гомлог игнэ гэж бас нэрлэж болдог. За тэдгээрийн физик шин чанарыг харж үзье. За эдгээр нүүрс ус төрөгчдийн ерөнхий томьёо CnH2n байна тийм ээ. За хамгийн ихний гишүүн нь C2 байхад H нь 4 буюу этилен. За этилен гэж нэрлэж болно. Этиен гэдэг ингээд хоёр янзаар нэрлээ явчих болно тий. За тэгвэл CH2 ингээ 2-соо холбоотой зурж тэмдэглэж болох нь. За энэ 169.4 градуст хайлдаг харин хасах 103.8 градуст буцалт юм байна. За дараагийн гишүүн нь 3C-тэй буюу C3H6. За 2-соо холбоо нь энэ 2C-ийн хооронд орж ирсэн байна тий. Пропилен эсвэл пропен гэж нэрлэж болох нь байна. C3 нийтдээ H6 байгаа. За хайлах температур хасах 185.3 градус, буслах температур нь хасах 47.7 Цельс тийм ээ. За дараагийн гишүүн нь 4C-тэй буюу
Ааш нь 8, бүтилен гэж болно бүтийн 1. За бүтилен маань орон зай изомерыг бас үүсгдгээс хамааруулаад за энэ бүтийн 1-ийнх нь хайлах буцлах температур энэ дээр бичигдсэн байгаа гэдгийг анхаараарай. За хайлах температур нь хасах 190 градус, буцлах температур нь хасах 6.5 градус юм. За ингээд хоёрсоо холбоотой нэгдлүүдийн хамгийн ихний төлөөлөгч болох эхний 3 нь ердийн температурд болохоор хий төлөвтэй байх нь ойлгомжтой байна тий. Яа тэгвэл хайслах буцлах температур нь бүгдээрээ хасах градустай байна. За дараагийн гишүүн нь пентилен 1 буюу нормал пентин гэж бол нэрлэж болно тий. Энэ C5H10 томьёотой. За 5 нүүрс зурагчийн атомоос тогтсон нэг ширхэг хоёрсоо холбоог агуулсан байна. За буцлах температур нь хасах 165.2 Цельс, хайлах температур нь хасах 165.2 Цельс, буцлах температур нь 30.1 нэмэх 30.1 градус байдаг бахан тий. За ер нь штэ пентилен буюу C5-аас C18-тай хоёрсоо холбоотой этилений гомлог эгнээний гишүүд нь шингэн төлөвтэй байдаг. За тэгвэл C18-аас хоошоогоо хатуу төлөвтэй байдаг шүү гэдгийг анхаараарай. За ингээд эхний 3 гишүүн бол гомлогийн эхний 3 гишүүн хий байдалтай C5-аас C18 шингэн, түүнээс хойшох нь хатуу төлөвтэй байна. За хичээлийн талаар зөвлөгөө мэдээлэл, дасгал, нэмэлт, бодлого, сургалт авах бол 9813 3311 дугаарт хандаж болно. За энэ мэдчилэнгээр этилений гомлогийн дараагийн гишүүнийг зураад бичээд тийм ээ өөртөө дасгал болгож ажиллаад тэдгээр нэгдлүүд дээрээ салбарлалтын болон хоёрсоо холбооны изомеруудыг гаргаж ирж нэрлээд дасгал ажлыг гүйцэтгэж болно. За алкенуудын химийн шинж чанарыг авч үзье. За нэгдүгüүрт нь алкенууд нь галогенуудтай нэгддэг. За галогенууд гэхээр үлэг системийн 7-гийн А бүлгийн фтор, хлор, бром гэсэн нэгдлүүд байгаа тийм ээ. За энэ дээр жишээлбэл пропеныг бромтой нэгдэх урвалыг авч үзсэн байна тийм үү. За тэгтэл энэ хоёрсоо холбоотой нэгдлүүд маань ерөнхийдөө хоёрсоо холбоо маш амархан задарч химийн итвэх сайтай байдаг учраас нэгдэх урвал хялбархан ордог бахнэ. За жишээлбэл пропений энэхүү хоёрсоо холбоо задраад бромтой нэгдэх үед нэг нэгээр нь бром нүүрс зурагчийн атомууд дээр сууж өгсөн болох нь харагдаж байна тий. За тэгвэл хоёрсоо холбоотой нэгдлүүдийг шалгадаг чанарын урвалын нэгдэл нь энэ бромын усаар нэвтрүүлэх байдаг. За бромын усны юм шар өнгөтэй ханаагүй нүүрс ус зурагч болох алкенуудыг нэвтрүүлэхэд ингээд өнгөгүй уусмал үүсгэснээр энд хоёрсоо холбоо задраад бром хасах буюу ион байдал төлөвч шилжсэнийг бол батлах боломжтой байдаг. За пропилен бромтой харилцан үйлчлэх урвалын механизмыг бол энэ дээр харуулсан байна. За энд этилен дэх хоёрсоо холбоо энд байгаа боловч энэ хоёрсоо холбоо нь этиленийг бодоход метил бүлгээрээ илүү байна тийм үү. За ингээд метил бүлэг өрөөсөн талд нь ороод ирсэн учраас пропилений хоёрсоо холбоо нь тэг шимтэй шинж чанараа алдаад туйлшрах үзэгдэлтэй болдог байна. За өөрөөр хэлбэл энэ хоёрсоо холбооны дундын хос электроныг захын нүүрс зурагч өөрлөгөө хүчтэй дадснаар голын нүүрс зурагчийн атом нь нэмэх цэнэгтэй энэ захын нүүрс зурагчийн атом хасах цэнэгтэй болоод туйлширсан байдаг. За тэгвэл бромын молекул нь этилений пи холбоотой харилцан үйлчлэх үед мөн дундын хос электрон нь туйлшрах үзэгдэл явагддаг. Өөрөөр хэлбэл бромын дундын хос электроныг нэг нь өөртөө хүчтэй дадснаар бромын хасах цэнэгтэй ион нөгөөх нь бромын нэмэх цэнэгтэй ионыг үүсгэдэг. За тэгвэл бромын нэмэх цэнэгтэй ион нь пропилений энэхүү хасах цэнэгтэй нүүрс зурагчийн атом руу холбогдож эхний химийн холбоог үүсгэнэ. За тэгтэл энэ голын нүүрс зурагчийн атом маань харьцангуй нэмэх цэнэгтэй байдаг гэсэн тийм үү. За энэ дээр бромын хасах цэнэгтэй ион бол очиж суух нэ. За ингээд бром бол ерөнхийдөө энэхүү пропилентэй харилцан үйлчлээд гидролитик тасралтанд бол орсон болох нь харагдаж байна тий. За нэг нь нэмэх цэнэгтэй нөгөөх нь хасах цэнэгтэй байдаг бахнэ. За ингээд эцсийн бүтээгдэхүүн нь 1,2 дибром пропаныг үүсгэсэн болох нь энэхүү томьёоноос харагдаж байна. За дараагийн алкенуудын гол химийн шинж чанарыг харуулдаг
нэг уруулж нь галлигийн өстрөгчтэй нэгдэх урвал байдаг. За жишээлбэл энэ пропиленыг авч үзсэн байна тий. Пропилен нь аш бромтой нэгдэж штэ. За энэ нь хоёр янзаар бол явагдах боломжтой урвал ерөнхийдөө өөрөөр хэлбэл энэ хоёрсоо холбоо маш амархан задраад голын болон энэ захын нүүрстрөгчийн атомууд дээр нэг валент чөлөөтэй гарч ирнэ. За энэхүү чөлөөтэй гарч ирсэн валент дээр галлигийн өстрөгчийн аш нь очиж суух уу, бром нь очиж суух уу гэдгийг бол хоёр янзаар шийдэх боломжтой байна. За тэгвэл эхний тохиолдолд тийм ээ энэ хоёрсоо холбоод тасархад захын нүүрстрөгчийн атом дээр нь бром очиж суудсан харагдаж байна тий. Харин голын нүүрстрөгчийн атом дээр галлигийн өстрөгчийн аш нь очиж суусан болох нь эндээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэг бром пропан үүссэн байна. За гэтэл урвал ийм механизмаар бол явагддаггүй байх нь. За яагаад тэгж байна гэдгээр энэ пропиленд хоёрсоо холбоо маань туйлширсан байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү хоёр нүүрстрөгчийн атом дах дундын хос электроныг захын нүүрстрөгчийн атом нь өөртөө хүчтэй татснаар хасах цэнгийн илүүдэлтэй харин голын нүүрстрөгчийн атом нь нэмэх цэнгийн илүүдэлтэй болсон байдаг. Тэгээ энэ нь юунаас шалтгаалж байна гэхээр хамгийн энэ захад байрласан метил бүлгээс хамаарат ингэж туйлширлыг бол үүсгдэг байгаа. За тэгэхээр штэ аш бром нь бас нэмэх өстрөгчийн нэмэх бромид хасах гэсэн цэнэгтэй хэсгүүдийг бол үүсгэн тийм ээ. За тэгэхээр пропилений хасах цэнэгтэй хэсэгт нь өстрөгчийн атом татагдах учраас захын нүүрстрөгчийн атом нь 3 H-та болоод харин энэ голын нүүрстрөгчийн атом нэмэх цэнэгтэй байгаа тийм үү. За тэгэхээр энэ дээр хасах цэнэгтэй бромид бол очиж суудаг байна. За ингээд галлигийн өстрөгчтэй алкенуудыг нэгдүүлэхэд олон өстрөгчтэй талдаа өстрөгч нь ингэж очиж суухыг Марковниковын дүрм гэдэг байна тий. Нүүрстрөгчийн атом цөөхөн өстрөгчтэй байвал галлиген нь ингэж очиж байрших боломжтой байдаг бахнэ. За ингэж алкенууд галлигийн өстрөгчтэй нэгдэх урвалд Марковниковын дүрмээр ордог байна. За алкенууд мөн бас устдаа гидратацийн урвалд бол орно. За энэ пропилен харагдаж байна тийм ээ. За пропилений хоёрсоо холбоо энэ захтаа байршсан байна тий. За ус маань H нэмэх болон OH хасах гэсэн ионыг бол үүсгэн диссацид ордог байгаа тийм үү. За тэгвэл энэ хоёрсоо холбооны энэ голын цэн нэмэх цэнэгтэй харин захын нүүрстрөгчийн атом хасгаар цэнэглэгдсэн учраас энэ дээр нэмэх ион буюу өстрөгчийн атом нь очиж суугаад захын нүүрстрөгч нь 3 H-та болсон байна тий. Харин голын нэмэх цэнэгтэй нүүрстрөгчийн атом дээр усны OH буюу хасах цэнэгтэй гидроксил ион очиж суусан байна тий. За ингээд үндсэндээ пропилийн спиртийг үүсгэсэн байна. Пропанол 2 гэдэг нэртэй спирт үүсгэсэн байна. За энд мөн ялгаагүй Марковниковын дүрм үйлчилж байна. Өөрөөр хэлбэл нүүрстрөгчийн атом нь олон H-та байх талд нь усны H нь очиж суусан байна тий. Харин нүүрстрөгчийн атомын цөөн H-та хэсэгт нь гидроксил бүлэг нь очиж сууна. За үүнийг мөн Марковниковын дүрм гэж байна. Нэмэлт сургалт зөвлөгөө мэдээлэл авах утас 9813 3311 байгаа шүү. За дөрөвдүгüүрт нь алкенууд нь катализаторын орчинд гидроген чих урвалд орж хансан нүүрс өстрөгчийг үүсгэдэг. За жишээлбэл пропилен байна тийм үү. За пропилен өстрөгчтөө никель катализаторын орчинд 150 орчим градусын Цельсиэд урвалд орно. За ингээд хоёрсоо холбоо мөн ялгаагүй задраад пропан үүссэн болох нь харагдаж байна. За алкенуудын бас нэг өвөрмөц чанарын урвал нь калиум перманганаттай урвалд ордог байгаа. За калиум перманганат маань ийм ягаан өнгөтэй усан уусмал тийм үү. За тэгтэл алкенуудтай урвалд орохороо энэхүү усан уусмал маань өнгөхгүй болдог. Өөрөөр хэлбэл хоёрсоо холбоог таньдаг чанарын урвалыг энэхүү калиум перманганатаар үзүүлэх боломжтой. За жишээлбэл пропилен нь устдаа болон калиум перманганаттай урвалд орсон байна тий. За хоёрсоо холбоо задрахад 2 атомт спирт үүссэн байна. За энийг
ерөнхийдөө OH бүлэгтэй байвал спиртүүд гэж бол үздэг байгаа. Органик нүүрс өсдөрөгчдөр. За мөн энд 2 ширхэг гидроксил бүлэг байгаа учраас D гэж нэрлэж байна. Спиртийг оол төсгөлтөй нэрлэдэг. За энэ голын гинжин хэлхээ пропаны учраас пропандиол гэсэн 2 атомт спиртийг үүсгэсэн байна. За энэхүү уруулын үед калий OH болон манган O2 нь дагалдах бүтээгдэхүүнээр ялгардаг. За ус өмлийн өнгийг арилгадаг онцлог нь чанарын уруул болж таардаг. За энэхүү уруулыг мөн хураангуй байдлаар дараах байдлаар бичиж болно. Пропилен дээр калиум перманганат устдаа уруулд ороод за пропандиол буюу 2 атомт спирт тэгээд манганы оксид калий OH гэж бичиж болох нэ. За та бүхэн тэгэхээр бутан бутилен дээр мөн ялгаагүй энэхүү уруулын тэгштэглийг бичиж үзэж болно. Алкены химийн шин чанарыг харуулсан гол уруулын нэг нь полимер чих уруул байдаг. За жишээлбэл энэ пропилен тийм ээ. Пропиленийг бол N удаа авсан байна. За ингээд пропиленийн молекулууд өөр хоорондоо полимер чих уруулд орно. За ингээд нүүрс төрөгчийн атомын хооронд байрласан хоёрсоо холбоо бас задарна тий. Ингэснээр энэхүү хоёр нүүрс төрөгчийн атом дээр нэг чөлөөтөр валентууд үүснэ. За үүссэн чөлөөт валентаараа хоорондоо пропиленийн молекулууд давтан ингэж холбогдож полимерыг бол үүсгдэг байна. За пропилений полимерийн мономерыг бол энд харуулсан байна тий. Өөрөөр хэлбэл CH2 бүрлэг CH тэгээд цаашаа химийн холбоо үүсгэж байна. Доошоогоо метил бүлэг нь явж байна. Ингээд энэ нь N удаа ийм полимер нэгдлийг бол үүсгдэг байна. За энэхүү полипропилений полимер нь 130 градусаас 171 Цельсиэд ерөнхийдөө хайлдаг. За бидний хамгийн сайн мэдхээр ундааны савны бөглөө, төрөл бүрийн өнгөтэй бөглөөнүүд энэхүү полипропиленаар хийгдсэн байдаг. За мөн цагаан өнгийн бөглөө бас полипропиленаар хийгдсэн байдаг байна. За полипропилений молекулын бүтцийг энд гинжин байдлаар харуулсан байна. За мөн мономер буюу бүтцийн нэгжийг бас нүүрс төрөгчийн атомын ингэж ил гаргахгүйгээр бас ингэж зурж болдгоо гэдгийг харуулсан байна тийм үү. За эсвэл нүүрс төрөгч болон ус төрөгчийн атомуудыг нь бүгдийг ил гаргаад бас полипропилений мономерыг ингэж зурж болох нь байна. За полипропилений мономерыг бас бөмбөлгөн загвараар илэрхийлэх бол улаан бөмбөлгөөр ингээд нүүрс төрөгчийн атомуудыг цагаанаар нь ус төрөгчийн атомуудыг гих мэтчлэнгээр N дахин холбогдож байгаа ингэж дүрслэн үзүүлэх боломжтой байдаг байна. Сургалтын зөвлөгөө мэдээлэл авах хүсвэл 9813 3311 дугаарт холбогдож болно. Зарим алкенуудыг гаргаа авах аргатай танилцъя. За жишээлбэл пропаныг 950 Цельсиэд дэгидрэгэнжүүлэн пропиленийг гаргаж авдаг байгаа тийм үү. За энэ пропан байна. CH3, CH2, CH3 гэсэн пропан байна тий. За дэгидрэгэнжүүлэх гэдэг нь ус төрөгчийг салгана гэсэн үг. За тэгэхээр эндээс ус төрөгч нь хасагдаад хоёр нүүрс төрөгчийн атомын хооронд хоёрсоо холбоо орж ирсэн байна тий. Өөрөөр хэлбэл пропилен үүсээд дагалдах бүтээгдэхүүн нь ус төрөгч ялгарсан байна. За мөн үйлдвэрийн нөхцөлд этанаас этиленийг дараах уруулаар гаргаж авдаг. За этан нь CH3 гэсэн томьёотой байна тий. За мөн дэгидрэгэнжих уруулд орсон ингээд этилен буюу C2H4 үүссэн байна. За дагалдах бүтээгдэхүүн нь ус төрөгч ялгарсан болох нь харагдаж байна тий. За лабораторийн нөхцөлд этиленийг гаргаж авахдаа этанолын спиртийн дегидратацийн аргаар этиленийг гаргаж авдаг байна. За жишээлбэл энэ этанол буюу нэг атомт спирт байна тий. За энийг хөхрийн хүчилтэд хольж халаахад нүүрс төрөгчийн атомуудын хооронд байгаа H болон гидроксил бүлгүүдийг хөхрийн хүчил нь бол өөртөө шингээж авдаг. Хүчтэй усыг нь татаж авна гэсэн үг. За ингээд нүүрс төрөгчийн атомуудын хооронд хоёрсоо холбоо орж ирээд ингээд этилен үүсэж байна. За энэ мэтчлэнгээр ханаагүй нүүрс ус төрөгчийг гаргаа авдаг байна. Алкенууд нь байгаль дээр ер нь маш ховорхон тохиолддог. Яагаад гэхээр алкен нь хорьсоо холбоо агуулдаг учраас хорьсоо холбоо нь химийн уруулд орох өндөр идэвхтэй байгаад байна. Тийм учраас маш багаар тохиолддог. За этилен болон түүний гомлог эгнээний эхний цөөн гишүүдэл байгалийн хийд маш бага хэмжээтэй агуулдаг. Ийм учраас алкенуудыг дандаа зохиомл аргаар гаргаж авдаг байна. За химийн хичээлээр болон химийн чиглэлээр сургалт мэдээлэл зөвлөгөө авах утас 9813 3311 байна. За өнөөдрийн хичээлээр алкенуудтай танилцлаа тий. Алкенуудаас гол төлөв тэдгээрийн үүсгдэг байршлын изомер
орон зайн изомер, салбарлалтын изомеруудыг хэрхэн нэрлэх үү гэдэгтэй танилцсан. Мөн изомеруудынх нь физик химийн шинж чанар, молекулын томьёо бүтэцтэй танилцсан. За химийн шинж чанар дээр урвалуудын гол төлөв пропилен дээр бичсэн байгаа. За тэгвэл та бүхэн бүтилийн дээр эдгээр урвалуудаа бас бичээрэй. За мөн гарган авах аргуудаа танилцлаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.